Саятны сэтгэлгээний нууц. Баян болохын тулд баян сэтгэг. Баялагын файл номер 1. Баян хүмүүс би өөрийнхөө амьдралыг бүтээж байна гэж итгэдэг бол ядуу хүмүүс ийм амьдрал надад тохиож байна гэж итгэдэг. Та эд баялагыг бүтээхийг хүсэж байгаа бол өөрийнхөө амьдралын ялангуяа санхүүгийнхээ амьдралын жолоог атгаж байгаа гэдэгтээ итгэх зайлшгүй шаардлагатай юм. Та үүнд итгэхгүй байгаа бол цаагаараа өөрийн амьдралыг удирдах боломж бага гэж итгэж байгаа хэрэг бөгөөд үүний үр дүнд та өөрийн санхүүгийн амьдралыг удирдах боломжоор таарамхан байх болно. Энэ бол баян хүмүүсийн сэтгэхүй биш юм. Голдуу ядуу хүмүүсээс суглаад ихээхэн мөнгө зарцуулдаг болохыг та ажигласан уу? Тэд өөрсдийн эд баялагыг малгай дотроос нэрийг нь сулах хүн бий болно гэж итгэдэг. Тэд хагасайн өдрөг телевизээс салалгүй ширтэж энэ 7 хоногт эд баялаг өөрсдийг нь олж ирэх юм биш байгаа гэж догтлон суглааны үр дүнг харж суудаг. Мэдээж хүн бүр суглаа хожихыг хүсдэг бөгөөд баян хүмүүс ч заримдаа зугаацах зорилгоор суглаа сугалдаг. Гэвч нэгдүгээр тэд өөрсдийн мөнгөний талыг суглаанд зарцуулдаггүй бөгөөд хоёрдугаар суглаа хожих нь тэдний эд баялагыг бий болгох үндсэн стратеги биш юм. Та өөрийн хүссэн амжилтыг эсвэл дундаж төвшин болон амжилтанд хүрэхэд тантай учрах бэрхшээлүүдийг өөрөө бүтээдэг гэдэгт заавал итгэх ёстой. Ухамсартай, ухамсаргүй алин боловч энэ бол та өөрөө юм. Ядуу хүмүүс өөрсдийн амьдралд тохиолдож байгаа зүйлүүдийг хяналтантаа авахын оронд хохирогчийн дүр тоглохыг илүүд үздэг байна. Хохирогчийн хамгийн их боддог бодол бол хөөрхий бий гэдэг бодол юм. Ингээд тэд хүсэл зорилгын хуулийн дагуу хөөрхий байдлыг тэр даруй олж авдаг. Тэдний хохирогчийн дүр тоглодог гэж хэлснийг минь анзаараарай. Би тэдний хохирогчд гэж хэлээгүй. Хэн нэг нь хохирогч гэдэгт би ч итгэхгүй байна. Энэ нь тэдэнд ямар нэгэн байдлаар ашигтай байдаг учраас хүмүүс хохирогчдын дүр тоглодог гэдэгт би итгэдэг. Бид удахгүй энэ талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлана. Хохирогчийн дүр тоглож байгаа хүмүүсийг хэрхэн таних вэ? Тэдэнд 3 шинж илэрхий оршиж байдаг. Эдгээр шинжүүдийн талаар ярилцахын өмнө би эдгээр дадал зуршлууд нь энэ номыг уншиж байгаа хэн нэгэнтэй ямар нэгэн байдлаар холбоогүй гэдгийг таныг зөвөр ойлгосоо гэж хүсэж байна. Гэвч эдгээр шинжүүдтэй холбоотой хэн нэгний талаар та мэдэж байж магадгүй юм. Та тэр хүнийг бүр сайн таньдагч байж магадгүй. Ямар ч байсан номын энэ хэсэгт анхаарал хандуулахыг хүсэж байна. Хохирогчийн шинж тэмдэг 1. Буруутгал. Тэд яагаад баян болдоггүй юм бэ гэдэг асуултын хариулт нь ихэнх хохирогчид бусдыг буруутгах тоглоомонд гарчсан байдагт оршдог. Ийм тоглоомын зорилго нь өөрийн дутагдлыг харахгүйгээр бурууг шууд чихэж болох хүмүүс ба нөхцөл байдлыг аль болох ахиухан шиг олж харахад оршино. Энэ нь хохирогчдод ядаж хөвгөлтэй байдаг. Харамсалтай нь тэдэнтэй ойрхон байсан азгүй хүмүүст энэ нь тийм ч аятайхан зүйл биш байдаг. Учир нь хохирогчдтой ойрхон байгаа хүмүүс тэдний бай болох нь элбэг. Хохирогчид эдийн засаг, засгийн газар, үнэт цаасны зах, брокер, өөрсдийн бизнесийн төрөл, ажил олгогч, ажилтнууд, менежерүүд, компани захиргаа, дээд болон доод хүмүүс, хэрэглэгчдийн үйлчилгээ, тээвэрлэлтийн тасаг, өөрсдийн түнш, хань, бурхан, мөн мэдээж хэрэг өөрсдийн эцэг гэхэд хамаг бурууг тогтдог. Тэд үргэлж хэн нэгэн хүн юм уу ямар нэгэн зүйлийг буруутгадаг. Гэтэл асуудал өөр ямар нэгэн хүн юм уу ямар ч зүйлд биш тэдэнд зөвхөн өөрсдөд нь байдаг байна. Хохирогчийн шинж тэмдэг 2. Зөвтгөл. Хэрвээ хохирогчд бусдыг буруутгахгүй байгаа бол мөнгө тийм ч чухал биш гэх мэт зүйл хэлж өөрсдийн нөхцөл байдлыг зөвтгөх нь элбэг байдаг. Би танаас нэг асуулт асууя. Та өөрийн эхнэр юм уу нөхөр, найз залуу юм уу, найз бүсгүй, түнш юм уу, найз тийм ч чухал биш гэж хэлэх юм бол тэд таны дэргэд удаан байх уу? Мөнгө ч гэсэн үнэтэй ижил. Миний амьд семинарын үед зарим оролцогчид үргэлж хаарав. Мөнгө тийм чухал зүйл биш шүү дээ гэж хэлдэг. Би тэдний нүд рүү игцэн харж та ядуу биз гэж асуухад тэд доош харж хүлцэнгүйгээр одоохондоо надад санхүүгийн бэрхшээлтэй асуудлууд хэд байгаа л да. Гэвч гих маягийн зүйл хэлэхэд нь би тасалж үгүй та одоохондоо биш. Энэ үргэлж ийм байна. Та үргэлж ядуу байсан биз дээ гэж асуудаг. Ингээд тэд голдуу толгой дохин зөвшөөрч энэ ихтгэл үнэмшил нь тэдний амьдралд ямар хамшигтай нөлөө үзүүлсэнийг ойлгож суралцахаар гунигтайгаар судалдаа иргэн суудаг. Мэдээж тэд ядуу. Танд чухал биш байсан бол та мотоцикл авах байсан уу?
Мэдээж үгүй. Танд чухал биш байсан бол та тавих байсан уу? Мэдээж үгүй. Үүнтэй нэгэн адилаар та мөнгө чухал биш гэж боддог бол танд мөнгө байхгүй л байж таараа. Та энэ нээлтээр өөрийн найз нөхдийг бишрүүлж чадна. Таны ярилцаж байгаа найз нөхөд тань мөнгө чухал биш штэ гэж хэлсэн гэж бодъё. Та тэгвэл гараа духан дээрээ тавиад Тэнгэрээс мэдээ хүлээн авч байгаа юм шиг дээш харан та ядуу гэж хэл. Ингээд таны найз нөхөд чи яаж мэдсэн юм бэ гэж асуух нь гарцаагүй. Тэгт нь алгаад илгээд өөр юу мэдхийг хүсч байна? $50 гэж хэлээрэй. Шулуухан хэлэхэд мөнгө чухал биш гэж хэлж байгаа хүн мөнгөгүй л байдаг. Баян хүмүүс мөнгөний үнцийг ба түүний нийгэмд эзлэх байр суурийг ойлгодог. Нөгөө талаас ядуу хүмүүс тохиромжгүй харьцуулалтаар өөрсдийн санхүүгийн чадваргүй байдлыг баталдаг. Тэд мөнгө хайр шиг чухал биш гэж маргадаг. Энэ тэнэг харьцуулалт биш гэж үү? Таны гар хөл хоёрын аль нь илүү чухал вэ? Магадгүй хоёулаа чухал байх. Миний хэлхийг сонс. Мөнгө өөрийн нөлөөлөх салбаруудад маш чухал байдаг бол нөлөөлдөггүй салбаруудад огт хэрэггүй байдаг. Хэдийгээр хайр амьдралыг тэтгэдэг нь үнэн боловч түүгээр эмлэг, сүм, гэр орон барьдаггүй. Түүгээр хүн тижээгддэггүй. Баялагын зарчим. Мөнгө өөрийн нөлөөлөх салбаруудад маш чухал байдаг бол нөлөөлдөггүй салбаруудад огт хэрэггүй байдаг. Итгэхгүй байна уу? Өөрийн төлбөрийн хуудсыг хайраар төлөх гэж хичээгээд үзэлтэй. Бас л итгэхгүй байна уу? Тэгвэл банк руу очиод хайрыг хадгалуулахыг оролдоод үр дүн нь юу болохыг үзэлтэй. Яахыг нь би танд хэлчихье. Кас чин танд галзууг эмнэлгээс зугтсан хүн мэт харж хамгаалагчаа гэсэн ганцхан үг л хашгирна. Ямар ч баян хүн мөнгө чухал биш гэж боддоггүй. Хэрвээ би танд итгүүлж чадаагүй бөгөөд та яагаад ч юм бэ мөнгө чухал биш гэж итгэсээр байгаа бол би танд та ядуу гэсэн хоёрхан үгийг хэлье. Та өөрийн санхүүгийн төслөөс тэдгээр хэрэггүй файлуудыг гаргаж хаях хүртэл үргэлж ядуу хийвэрэл байх болно. Хохирогчийн шинж тэмдэг 3 гомдол. Таны эрүүл мэнд эд баялагт хамгийн муугаар нөлөөлдөг зүйл бол гомдол юм. Хамгийн муу. Яагаад? Би анхаарлаа төвлөрүүлсэн зүйл тэлдэг гэдэг ертөнцийн хуульд хатуу итгэдэг. Та гомдолж байхдаа амьдралынхаа зөв зүйл дээр анхаарлаа төвлөрүүлдэггүй, буруу зүйл дээр анхаарлаа төвлөрүүлдэггүй. Мэдээч хэрэг та буруу зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж байгаа бөгөөд анхаарал төвлөрүүлсэн зүйл тэлдэг учраас буруу зүйл улам нэмэгцээр байх болно. Хувь хүний хөгжлийн хичээл задаг олон багш нар таталцлын хуулийн талаар ярьдаг. Ижил зүйлдээ татагддаг гэсэн хуулийн дагуу та гомдолснороо өөрийн амьдралд муу мухай зүйлийг татаж байна гэсэн үг юм. Баялагын зарчим. Та гомдолснороо өөрийн амьдралд муу мухай зүйлийг татаж байдаг. Гомдол гаргах туртай хүмүүсийн амьдрал хэцүү байдгийг хизээ нэгэн цагт ажиглаж байсан уу? Тэдний хувьд буруудаж болох зүйл бурууддаг мэт санагддаг. Тэд миний амьдрал ийм хэцүү байхад би гомдол хэлэхгүй яах юм бэ гэж хэлдэг. Одоо та энэ талаар илүү сайн ойлгох болсон учраас тэдэнд үгүй ээ. Чи өөрөө гомдолж байгаа учраас чиний амьдрал ийм хэцүү байгаа юм. Чимээгүй болоод надаас хол гэж хэлэх чадaltaй болсон баг. Энэ нь бидэнд бас нэг зүйлийг сануулдаг. Та гомдол гаргагчдад ойртохгүй байхад онцгой анхаарах ёстой. Та тэдний ойр байхаас өөр аргагүй болвол ган хаалтаар өөрийгөө тусгаарл. Тэгэхгүй бол тэдний танд гэсэн тусч болно гэдгийг анхаараарай. Тэгэхгүй бол тэдний зовлон танд ч гэсэн тусч болно гэдгийг анхаараарай. Гомдол гаргагчдыг сөрөг энерги нь халдвартай байдаг учраас би тэднээс аль болох хол байдаг. Гэтэл олон хүмүүс гомдол гаргагчдын яриаг сонсох дуртай байдаг. Яагаад? Үүний шалтгаан нь ингээм. Тэд өөрсдийн ээлжийг хүлээж байгаа юм. Чи үүнийг муу зүйл гэж бодож байна уу? Надад юу сонсохыг тохиолдсон сонсох хүртлээр хүлээ. Тэд гэрийн даалгавар өгөхийн хамт энэ нь таны амьдралыг өөрчилнө гэж амдъя. Дараагийн 7 хоногийн туршид нэг ч гомдол хэлэхгүй байхыг би танаас хүсэж байна. Зөвхөн чанга хэлэгч биш, толгойдоо ч гэсэн гомдлох тухай бодохгүй байх ёстой. Та үүнийг бүтэн 7 хоногийн турш хэрэгжүүлэх ёстой. Яагаад? Эхний хэдэн өдөр таны өнгөрсөн үеэс үлдсэн үлдэгдэл хог байсаар л байна. Харамсалтай нь хог гэрлийн хурдаар шилждэггүй. Харин хогны хурдаар
шилждэг учраас бүрэн цэвэрлэгдэх хүртэл тодорхой хугацаа шаардлагатай болно. Би энэ даалгаврыг олон мянган хүнд өгсөн бөгөөд энэхүү жаахан дасгал тэдний амьдралыг өөрчилсөн тухай хичнээн хүн ярихыг сонсоод алмааран гайхдаг. Та хэрэггүй зүйл дээр анхаарлаа хандуулж амьдралдаа хэрэггүй зүйлүүдийг татан оруулахаа болсноор амьдрал чинь хичнээн их өөрчлөгдөж байгааг хараад гайхна гэдгийг би баталж чадна. Та гомдоологч байсан бол шууд амжилтанд хүрэх талаар бодоод ч хэрэггүй. Ихэнх ийм хүмүүсийн хувьд дундаж түвшинд хүрэхдээ хангалттай эхлэл болдог. Бусдыг буруутгах, өөрийгөө зөвтгөх, гомдлох нь эмтэй адил үйлчилгээ үзүүлдэг. Тэд сэтгэлийн дарамтыг бууруулах төдийл үйлчилгээ үзүүлдэг зүйлүүд юм. Тэд алдаанаас үүссэн сэтгэлийн дарамтыг бууруулдаг. Үүнийг бодоод үз. Хүн ямар нэгэн байдлаар алдаа хийгээгүй бол бусдыг буруутгах, өөрийгөө зөвтгөх, гомдлох шаардлагатай гэж үү? Мэдээж үгүй. Одооноос эхлэн та өөрт аюултай байдлаар бусдыг буруутгах, өөрийгөө зөвтгөх, гомдлох хандлага гаргавал үүнийгээ тэр даруй зогсоо. Та өөрийнхөө амьдралыг өөрөө байгуулж байгаа бөгөөд мөч болгонд өөрийн амьдралд амжилт юм уу, бэрхшээлийн аль нэгийг татан оруулж байдаг. Та өөрийн бодол ба үгийг ухаалгаар сонгох шаардлагатай. Одоо та ертөнцийн хамгийн агуу нууцуудын нэгийг сонсоход бэлэн боллоо. Та бэлэн байна уу? Үүнийг анхааралтай унш. Үнэхээр баян хохирогч гэж байдаггүй. Та үүнийг ойлгов уу? Би дахин хэлье. Үнэхээр баян хохирогч гэж байдаггүй. Тэгээд ч тэднийг хэн сонсох билээ дээ. Миний далбаат завинд зураас гарсан байна гэсэн үгэнд баг хүн болгон хинт ханаа хамаатай юм бэ гэж харуулах байх. Баялагын зарчим үнэхээр баян хохирогч гэж байдаггүй. Тэгвэл хохирогч болох нь яах аргагүй өөрийн гэсэн ашигтай байдаг. Хүмүүс хохирогч болсноор юу олж авдаг вэ? Бусдын анхаарал халамж. Анхаарал халамж тийм чухал зүйл гэж үү? Мэдээж тийм. Ямар нэгэн хэлбэрийн анхаарал халамжийг хүртэхийн тулд хүмүүс амьдардаг шүү дээ. Хүмүүс бусдын анхаарал халамжийг хүртэхийн төлөө амьдардаг нэг шалтгаан нь тэд нэг том алдаа гаргасанд оршдог. Энэ алдааг бид бараг бүгд гаргасан байдаг. Бид анхаарал халамжийг хайртай андуурдаг. Та байнга бусдын анхаарал халамжийг хүсэж байгаа бод жинхнээсээ аз жаргалтай байх бараг боломжгүй гэдэгт итгээрэй. Та анхаарал халамжийг хүсэж байгаа бол бусдын нөлөөнд байна гэсэн үг юм. Ингэснээр та эцэстээ бусдын зөвшөөрлийг хүссэн хүмүүс таашаал нийцүүлэгч болон хувирдаг. Анхаарал халамж хүсэж байгаа хүмүүс тэнийг үйлдэл хийх хандлагатай байдагт түүний нэг хүндрэл оршдог. Хэд хэдэн шалтгааны улмаас анхаарал халамж бай хайрыг салгаж ойлгох нь зайлшгүй зүйл юм. Нэгдүгээрт та илүү амжилтанд хүрнэ, хоёрдугаарт та илүү аз жаргалтай болно, гуравдугаарт та өөрийн амьдралаас жинхэнэ хайрыг олж авна. Анхаарал халамж, хайр хоёрыг андуурдаг хүмүүс ихэнхдээ бие биенээ жинхэнэ хайраар хайрладаггүй. Тэд миний төлөө хийж байгаа зүйлийн чинь төлөө би чамд хайртай гэдэг шиг үндсэндээ өөрийнхөө төлөө бусдыг хайрладаг. Тийм учраас ийм харилцаанд хувь хүнтэй холбоотой болохоос нөгөө хүнд юм уу ядаж хоёр хүнд хамааралтай зүйл биш байдаг юм. Анхаарал халамжийг хайраас салгаснаар та нөгөө хүнээ өөрийнхөө төлөө хийсэн зүйлээс шалтгааллахгүйгээр өөрийг нь байгаагаар нь хайрлах боломжтой. Миний хэлснээр үнэхээр баян хохирогч гэж байдаггүй. Тиймээс хохирогч хэвээр байх юм бол бусдын анхаарал халамжийг хүсэмжлэгчид хизээж баяжхгүй гэдэг нь маш тодорхой зүйл юм. Одоо шийдвэр гаргах цаг боллоо. Та нэг бол хохирогч эсвэл баян хүн байж болно. Харин хоёулаа нэгэн зэрэг байх боломжгүй. Миний хэлхийг сонс. Та бусдыг буруутгах, өөрийгөө зөвтгөх, гомдлох болгондоо өөрийн санхүүгийн амьдралын хоолойг боомлж байгаа хэрэг юм. Үүнийг арай зөөлөн зүйлтэй харьцуулах нь мэдээж эвтэйхэн боловч ингэх боломжгүй юм. Надад одоо зөөлөн юм уу аятайхан зүйл хэлэх сонирхолтой санагдахгүй байна. Надад та өөртөө зориулж юу хийгээд байгаагаа ойлгох нь сонирн байна. Дараа нь та баян болсны дараа бид илүү зөөлөн аятайхан байж болно. Ингэвэл ямар байна? Өөрийн амьдралд байгаа болон байхгүй болгоныг та өөрөө шийддэг гэдгийг хүлээн зөвшөөрснөөр өөрийн эрх мэдлийг эргүүлэн олж авах цаг тань болжээ. Та өөрийн эд баялагийг эсвэл ядуурлыг эсвэл тэдгээрийн хооронд орших аль ч түвшнийг өөрөө л бий болгодог гэдгийг сайн ойлгоорой. Тунхаглал. Гараа зүрхэн дээрээ тавиад
Би өөрийн санхүүгийн амжилтын төвшинг өөрөө тогтоодог гэж хэл. Би өөрийн санхүүгийн амжилтын төвшинг өөрөө тогтоодог. Би өөрийн санхүүгийн амжилтын төвшинг өөрөө тогтоодог гэж хэлээрэй. Тэгээд толгойдоо хүрээд би тэр бомтны сэтгэхүйтэй гэж хэлнэ. Би тэр бомтны сэтгэхүйтэй. Би тэр бомтны сэтгэхүйтэй. Саяхны сэтгүүгээ хөгжүүлэх ажиллагаа 1. Бусдыг буруутгах, өөрийгөө зөвтгөх, гомдлох бүртээ өөрийнхөө санхүүгийн амьдралын хоолойг хэрчиж байна гэдгээ өөртөө сануулахын тулд долоовор хурууга хүзүүгээ зүсч байгаа мэт үйлдэл хий. Энэ үйлдэл нь өөртөө хэтэрхий бүдүүлэг хандаж байгаа мэт санагдаж болох боловч энэ нь та бусдыг буруутгах, өөрийгөө зөвтгөх, гомдлохоос илүү бүдүүлэг зүйл биш бөгөөд эцэст нь эдгээр сүрлийн үр дагавартай зуршлуудыг арилгахад танд тус болно. 2. Мэдээлэл хий. Өдөр бүрийн төгсгөлд бүтсэн нэг зүйл ба бүтээгүй нэг зүйлийг бичээрэй. Тэгээд дараах асуултын хариуг бичээрэй. Би ийм нөхцөл байдлуудыг хэрхэн бий болгосон бэ? Бусад хүмүүс оролцсон бол ийм нөхцөл байдлыг бий болгоход миний оролцоо ямар байсан бэ? Энэ дасгал нь таныг өөрийн амьдралд хариуцлагатай хандаж, танд үйлчилдэг болон үйлчилдэггүй стратегиуд олж мэдэхэд тусална.